За сайн байцгаана уу. За шинэ сарын мэндийг хүргэе. Астролог сонирхогчдоо. За тэгэхээр 7 сарын ерөнхий төлөв байдлыг товчхоо ярьчаа гэж. За олон бас гариг иргэсийн сонирхолтой хөдөлгөөнүүд үргэлж ирсэн ийм сар болно. За түрүү сарынхаас ялгаатай нь одоо 7 сард бол маш олон гаригуд дахиад ухрах хөдөлгөөнд орох нэ. За тэгэхээр 6 сар бол бас нэлээд олон үйл явдал өрнөсөн. Ерөнхийдөө бол одоо нэлээд ийм бужигнаантай гэх юм уу? 4-5 сарын хэцүү байж хэлсэн гэсэн ер нь 5-6 сар бол ер нь магадгүй заримдаа илүүч олон үйл явдалтай байсан юм шиг санагдаж байна л да. Жишээлбэл одоо тесрэлт, дэлбэрэлт олон улсуудад тийм ээ. Дээрээс нь одоо Израиль Иран хоёрын хооронд бөмбөгдөлт боллоо. Дэлхийн ертөнцийн цорилын нийт талаар ярьцгаалаа. За тэгэл онгоцны дэлбэрэлт боллоо. Зарим улсад нь бол одоо дэглэм өөрчлөгдөх чагсаалт цуглаан боллоо тийм ээ. За манайд ч гэсэнтэй маш олон чагсаалт цуглаан өрөөсөөр агаад ямар ч байсан ерөнхий сайдынхаа солиочлаа гэх мэтээр та. За энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэхээр Ведийн зурхаачид бол энийг бол Марс буюу ангараг гариг Кету буюу одоо нөгөө сарны өмнөд болон хойд занглаа гэж ярьдаг штэ. За энэ бүхэн одоо Арслангийн ордонд байрласан. За тэгэхээр ангараг гариг гэдэг бол гал мохоттой. Арслангийн ордныг бас одоо гал мохоттой гэж үздэг нар удирдуулдаг. За Кету гэхээр дандаа үйл үүртэй холбоотой байдаг. За энэ бүх үйл явдлаас үүдээд энэ тесрэлтүүд, дэлбэрэлтүүд, одоо цуглаанууд, чагсаалууд, бослох хөдөлгөөнүүд энэ төр гэдэг бол ерөнхийдөө бас хэдийгээр нийгмийн үйл явц зам ёсороо яваад байгаа ч гэсэн яахын л аргагүй бид нар энэ гариг, энэ ертөнцид, энэ галактик, энэ одоо сансар огтруугын нөлөөндор байдгийн болохоор ийм үйл явдлууд ихэвчдгийм байна гэдгийг бол харчиж болох юм шиг байна л да. За тэгэхээр одоо тэгээ сүүлийн үед бол 6 сарын сүүлчийн хэсэг бол маш одоо сонирхолтой болж өрнөсөн. За тэгээ ерөнхийдөө миний өмнөх оруулсан тэр подкастыг сонссон бол за юу гэж яараарай. Маш одоо дотгошоно хандж одоо өөрийнхөө өрөвдөл төвлөрөөрэй энэ төр гэж хэлжсэн шүү дээ. За ерөнхийдөө тэнд бол юу гэж ярьжсэн бэ гэхээр оюуны сэрэлт болно. Юм бүр байдгаас шал өөр болно гэдэг. За энэ болгоныг бол ерөнхийдөө юу гэж ярьж байна гэхээр огторгын одоо эрхсүүдийн хөдөлгөөн гэдэг бол та бүхэнд ингээд шинэ үе таалыг нээж өгч байгаа. Энэ бүхэн одоо бүхний өөрчлөлт бол тийм амархан, тийм хурдан, тийм одоо эргээр бас илэрхгүй заримдаа маш хэцүү зовлонтойгоорч илэрж болно гэж хэлдэг л дээ. За тэгээ дээрээс нь зарим нэгэн хүмүүсийн хувьд бол маш их хүчтэй тийм догтлол, тэмүүлэл маш их хийх тийм хүсэл төрдөг бол зарим нэгэн хүмүүст нь бол эсрэгээрээ бас маш их тийм готролгүй нэг хашаа явах гэдэг нь ойлгомжгүй ийм хэцүү үе юм шиг энэ санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол та нарын хувьд энэ зүгээр дотгошоно хандаад тохиол сануулгыг хүлээж аваад яг одоо юу гэх юм бэ одоо өөрчлөлтээр юм байна. Энэ одоо өөрчлөлтийн процесс надад явагдаж байгаа маа гэдгийг ойлгох хэрэгтэй маа энэ гэсэн юм түүнд ярьсан тийм. За тэгэхээр 7 сар бол одоо гариг эрхсүүдийн тухайтад бол маш олон гэрхээс ухрах хөдөлгөөнд орсон их сонирхолтой үе гинэ. За тэгэхээр эхний 14 хоног уу 2-7 хоногийн туршид бол нэлээд тийм тайван эрхсийн хувьд хөдөлгөөн их тайван ийм үе гинэ. За 7 сарын 4-нд бол Нептун гэдгийг чи манай далааван гэж орчуулж байгаа болов уу? Тэ? Нептун гариг ухрах хөдөлгөөнд орж байгаа юм байна. За 4-нд далааван гариг ухрах хөдөлгөөнд орж байгаа юм байна. За тэгээд энэ бол хүсэл мөрөөдөл за тэгээд л бас тийм зориг тэмүүлэл маш тийм одоо ягаан шил гэж хэлдэг. Тэгээ хайр дурлалын тухайтад бол маш тийм өөдрөгөрт тэмүүлсэн иймэрхүү хүсэл эрмэл
одоо мөрөөдлийг илэрхийлдэг юм гараг л да. Тэгээд далай тэнгис гэдгийг илэрхийлдэг болохоор манай өвөд эц далай ван гэж нэрсэн байлгүй дээ. Тэгэхээр цааргүй бас тийм боломжуудыг илэрхийлдэг гэж үзээд идэв. За тэгэхээр энэ гараг маань ухрах хөдөлгөөнд орно гэдэг бол бас л тэр тал салбарын одоо асуудлууд тухайн одоо юуны ордны чиний одоо натал чарт гэж хэлдэг штэ. Төрсөн өдрийн одоо сар өдөр цагаарчийг гаргасан тэр тухайн тэр нэг зураг байж тэр астрологийн зурган дээр чинь энэ гарыг хэддгээр гэрт байрлаж байна. Яг одоо тэрнээс шалтгаалаад тухайн үйл явдлууд урна л гэсэн үг. За 7-нд болохоор уран буюу Тэнгэрийн ван гараг. Тэнгэрийн ван гараг Близнец гэж хэлдэгтэй орсоор ихрийн ордонд байрлах юм. За уран гэдэг гаригийг бол ер нь маш тийм хувьсгалтай өөрчлөлт, гинтийн өөрчлөлтүүдийг илэрхийлдэг гэж хэлдэг. За энэ гариг бол өмнөх 7 жилийн туршид бол Өхрийн ордонд байрласан. За гэхдээ зөвхөн Өхрийн ордонд байрлаад байгаагүй наашаа цаашаа хөдөлгөөнд орж ухрах болон янз янзын хөдөлгөөнд орж явдаг болохоор одоо бол яг 7 сарын 7-ны өдөр Өхрийн ордонд орж байгаа юм байна. За энэ ямар өөрчлөлтөд авчрах вэ гэхээр бол одоо маш тийм гинтийн хувьсэл өөрчлөлтийг илэрхийлдэг гэдэг болохоор энд бол олон салбаруудад өөрчлөлт гарч магадгүй. Гэхдээ энд бол өвчлэн одоо тийм инженерчлэл одоо софт технологи гэж хэлдэг те одоо нөгөө софт инженеринг энэ гэж ярьдаг одоо интернетийн нано технологийн квантум одоо технологи энтрүүдийн өөрөөр хэлбэл одоо энэ химэл оюун ухаан нано технологи энэ гэсэн иймэрхүү одоо салбаруудад маш их өөрчлөлт орно. Маш одоо тийм хувьсэл гарна гэж яриад байгаа юм. Астрологичд энийг хэлээд байгаа юм. За өмнөх 7 жилийн туршид Өхрийн ордонд байна гэдэг бол Өхрийн ордон бол хайрцангуй одоо тогтвортой одоо газар буюу одоо шороо махбодтой ийм болохоор өөрчлөлтүүд эдгээр гарч исэн ч гэсэн одоо бас энэ одоо Өхрийн ордонд гарсан шиг ийм хурдан хувьсантай биш гэнэлтэй. Өхрийн орд гэхээр бол одоо багаар буюу хэм магадтай гэж үздэг. За тэгэхээр ерөнхийдөө бол уран гарагийн энэ өөрчлөлтийг бол бүр ингээд одоо дүрм өөрчлөгдөх, гейм ченжер гэж яриад байдаг да тий. Ийм одоо бүх дүрмүүд өөрчлөгдөх. Энэ дэлхий дээр одоо баримталж исэн улс төрийн засаг гэдэг юм уу одоо эдийн засаг гэхээр одоо крипто валютын тэр хөгжлөлтийг бас яриад байгаа юм. Иймэрхүү өөрчлөлтүүд гарнаа гэж. За магадгүй одоо 7 жилийн туршид бахан криптоны хөрөнгө оруулж гисэн тэндээс алдчихсан хүмүүс энэ байгаа үл одоо их удаан хүлээсэн тэр өөрчлөлтүүд ч одоо гараад ирж магадгүй байх нь шүү дээ. За тэгээд дээрэс нь 7 сарын 13-нд Санчир гараг ухрах хөдөлгөөнд орно. За Санчир гарагийг бол мэдж байгаа. Ямагт одоо хатуу чанга дэглэм сахилга бат хууль сахиулах байгууллагуудын одоо дарамт шахалт гэдэг юм уу? За иймэрхүү юмыг илэрхийлдэг. За дээрэс нь энд бас нэгэн сонирхолтой зүйлийг Ведийн зурхаач. За энд бол Ведийн зурхаагч яриад байгаа. Барууны одоо Hellenist гэх зурхаагч гэсэн аль алийг тослуулаад ингээд энэ тэмдээс судалж сурвалжилж шүүж олж авсан байгаа яриад байгаа гэдгийг ойлгож байгаа үстэй. За тэгэхээр энд бол Ведийн зурхаачид нэг сонирхолтой зүйлийг хэлж байгаа. За Сатурн гараг бол Сатурн буюу Санчир гараг бол ухрах хөдөлгөөнд орохороо бас нэлээд удаан үргэлжилтэй 3-4 сарын туршид одоо. За тэгэхээр энэ ухрах хөдөлгөөн юунд хэцүү байдаг вэ гэхээр мэдээч тэр хууль захирах байгууллага одоо тэр дүрм журам хариуцлага энтрийг илэрхийлдэг тэр бүхэнд одоо жишээ зарим нэгэн салбаруудад алдаа гаргачихсан энэ төр байсан бол одоо энэ бүхнийг засах үе ретро үе бол ухрах хөдөлгөөн буюу ретро үе бол дандаа засах сайжруулах алдаагаа олж харах юм хөө үед ирдэг штэ. За гэтэл хэрвээ таны натал чарт буюу төрсөн одоо астрологийн тэр зурган дээр чинь таны яг төрөх үед Сатурн гарыг R буюу ретро гэсэн тийм тэмдэгтэй байж их юм бол харин танд маш таатай боломж олддог шүү гэсэн нэг ийм сонирхолтой тайлбарыг Ведийн зурхаачид хэлж байна. За тэгэхээр жишээлбэл одоо миний зурхаан картн дээр натал чартн дээр бол
нэлээд хэдэн гараг Air гэсэн нэмэгтэй буюу ретро үед одоо шилбэл Нептун гэдэг юм уу, Сатурн гэсэн лаван санчир энэ гарагууд Air буюу ретро үед бид нар одоо хэдийд үед ихээс төрхийгөө мэдэхгүй учраас тухайн үед ухарч исэн юм уу, яаж исэн энэ төрийг бид хэзээ ч авч үзэж байгаагүй шүү дээ. Гэтэл одоо бол ийм эмийг өөрсдөө одоо натал чартаа гаргаж аваад тэн дээрээс харж болдог болох юм. За яагаад тэр натал чарт чухал вэ гэхээр чиний төрх үед ямар гариг ямар байдлалд байсан. Хэдгээр гэрт чинь байрлаж исэн гэдгээс хараад бол ерөнхий төлөвүүдийг хараад тэгэл сар болгоны зурхайг харахад за миний төдгөр гэрт энэ гариг ухарч байна. Өддөгөр гэрт нь одоо ийм гариг урагшилж гин гэх мэтэр хараад өөрийгөө ер нь бол тодорхойлоод байх ийм боломж бол сүүлийн үеийн технологи дээрээс нь астрологийн хөгжил эдрээс бол маш одоо сонирхолтойгоор таамагаар гаргаад байх боломжтой болчихж байгаа юм. За тэгээд дээрээс нь өөр бас нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд сарын эхэнд бол ерөнхийдөө гайгүй байна. Сарын эхний хагас сайхан байна гэж хэлсэн шүү дээ. За гэтэл дээрээс нь одоо астропсихологи гэж хэлдэг. Астрологийг дээрээс сэтгэл зүйтэй ч холбож одоо тайлбарладаг одоо бас нэгэн сонирхолтой тийм хүмүүс гараад ирсэн байдаг. Тэр хүмүүсийн хэлсэн одоо жишээлбэл одоо Joy Dispenza-гийн зарим нэгэн зөвлөгөөнүүдийг би оруулаад байгаа шүү дээ. За тиймэрхүү хүмүүсийн хэлж байгаагаар бол одоо сарын эхний энэ хэд 27 хоног бол маш одоо том өөрчлөлтийн үе. За энэ өөрчлөлтүүдээс одоо зарим нэгэн тохиол төлбөрүүдийг та хүлээж авч өөрийнхөө амьдралд зохистойгоор хэрэгжилж явах хэрэгтэй. За ямар тохиол байх вэ гэхээр жишээлбэл та тийм нэг хачин тийм сонин ер бусын сонин зүйл зүгтэлдэг ч юм уу. Энэ зүйл чинь одоо жишээлбэл аль эсвэл маш аимшигтай. Эсвэл ерөөсөө маш сонин хачин. Янз бүрийн одоо тийм бэлэгдэл бүхий дүрс ихтэй. Энэ төр байж магадгүй гинэ. За тэгэх юм бол тэр нь маш их юм тод. Ийм байх юм бол энэ бүхэн танд бас л нэг тохиол сануулгах ирж байгаа. Энийг бас шинжиж үзээрэй гэж хэлж байна. За тэгэл сарын эхэнд иймэрхүү одоо шил 6 сарын 28, 29-ны 30-наас эхлээл одоо 7 сарын эхний 2-7 хоногийг ярьж байгаа байхгүй эднэр. За тэгээд энэ бүх одоо үйл явдлыг ажиж дахиж одоо иймэрхүү зүйл дахиж орж ирэх нүч гэдэг юм уу, ийм зүйл сонгийн тохиол гэдэг чинь зүүд байна. Аль эсвэл гинтхэн та дандаа нэг адил тэмдэгтүүдийг, адил зургуудыг, адил тоонуудыг дахин хаа нэгтээ явж явах та хараад байдаг ч юм уу, танд харагдаад байдаг ч юм уу. Энэ бүхэн бол бас танд ямар нэгэн тохиол шүү гэж хэлж байгаа юм. За тэгэхээр танд ямар нэгэн тохиол өгч ийн гэдгийг та анзаарах нь шүү дээ. За тэгэхээр энийг бол хаанаас чи тайлбар болох вэ гэхээр мэдээж тэр дотоод дуу хоолойноосоо, зүрх сэтгэлээсээ, бяцлаглаасаа, зүүдээсээ өөрийнхөө зүйн сувг шинжиж энийг олно гэсэн үг. За тэгэхээр 7 сарын 4-ний тэр одоо жишээлбэл Нептун гараг гэдэг бол өөрийн чинь дотоодод тийм маш том хувьсгал. Одоо хувьсгал биш шүү. Хувьсгал чинь дотоодод хувьсж өөрчлөгдөж байна гэж чинь. Ийм юмыг илэрхийлдэг гэж. Тэгэхээр энэ чамд яаж мэдрэгдэх вэ гэхээр маш тийм урам зориг ороод хүчтэй тийм онгод орно гэсэн үг. Урам гэх юм байна. Онгод төрж магадгүй байна. Шүлэг хүчмээр ном бичмээр санагдчих ч дуулмаар одоо яамаар санагдчих авьяас үлгч юм гэж. Гэтэл эсрэгээр гинт их утгалдаг ч юм уу. Эсвэл бухимддаг. Аль эсвэл шууд гэл ажлаас очимоо санагдал цаашин бизнес эхэлчмээр санагддаг ч юм уу те. Аль эсвэл хэн нэгэнд одоогийн харилцаа холбоо ерөөсөө ашиггүй байна. Шууд энийг таслая гэл ингэчдэг ч юм уу те. Нэг иймэрхүү гинтийн өөрчлөлтүүд чиний сэтгэл дотор чинь ингээд өрнөж магадгүй. Энэ бол Нептун гараг буюу лаван гараг нөлөө гэсэн байна. За жишээлбэл за иймэрхүү өөрчлөлт. За тэгээд дээрэс нь 7 сарын 7-ны уран гараг бол бас л айхтар хувьсгал өөрчлөлтүүд гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн өөрчлөлтүүд энэ төр болвол ерөнхийдөө танд бэрхшээл зовлон илэрхийлж байгаа юм биш шүү. Танд бол энэ бүхэн дохио өгчийг цоошин хуучин хаалга хаагдаад шинэ хаалга нээтгэхийн өмнөх өөрөөр чинь хуучин шинэ хоёрын шинжлэлийн өмнөх иймэрхүү одоо жоохон юу гэдгийг заавал бужигнжээж дараа нь тунгалаг болдог шүү дээ. Одоо шиг гол усыг ч гэсэн ингээд булангарын нэг дээгүүр нь одоо ингээд машин ч юм уу хүн яваад өгсөн дараа шороон бужигнж байгаа дараа нь хэсэг хугацааны дараа тогтдогтой адилхан. Иймэрхүү өөрчлөлтүүд бол өдөр ирэх тусам сарын эхнээс иймэрхүү өөрчлөлт явж байгаад өдөр ирэх тусам аажмаар тунгалаг хишиж ирнэ.
Энэ бүх тохиолдлуудыг та хүлээж аваарай гэсэн байна. За нэг ерөнхий төлөв бол иймэрхүү. За тэгээд цаашлаад ерөнхий 12 ордонд яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон яриад явчихъя. За хоньны ордны 7 сарын төлөв байдал ямар вэ гэдэг. За таны удирдагч гараг анхаарах гараг бол энэ сард таны ажил төрөлхтөлийн салбарт илүү удаан байх учраас энэ ажил төрөлхтөлийн салбар бол нэлээд хөлтгөхтэй байна гэж. За та бол нэлээд амбицтай, манлайлах магадлалтай ийм учраас сарын төгсгөл хэсэгт бол албан тушаалах гэж магадгүй гэсэн байна. За сугар гараг бол энэ 7 сарын 4-нд ихний ордонд орж ирнэ. За энэ бол ихний ордонд ороход таны хайрлын асуудал нэлээд ихтэй болж магадгүй гэж шүү. За тэгээ та бол энэ үед одоо бас зөв байр суурийг зөв одоо үг хэлтгийг айтайхан одоо илэрхийлж чадах юм бол энэ байдал танд нэлээд аз жаргалтай барманчиг амьдралыг сорилттой болгоно гэж. За Тэнгэрийн ван гараг 7 сарын 7 сугар гарагт нэгдэх юм байна. За сугар гараг Тэнгэрийн ван 2 нэгднэ гэдэг бол эмоц буюу одоо сэтгэл хөдлөл, урам зориг, хайр дурлалын асуудалд бол нэлээд өдөртэй байна гэсэн үг. За ажлын байран дээр бол таны хувьд их олон сорилтын саналууд хүлээж авна гинэ. Хүлээж авч магадгүй гэж байна. За 10-нд бол тэргийн сар гарна. За энэ бол таны хувьд бол ажил, карьер, албан тушаал тэрээр бахархах үеигэндээ. За дээрэс нь Меркурий гараг бол 18-нд ухрах хөдөлгөөнд орно. За энэ үед бол бас романтик харилцаанд бас гинтийн. За ухрах хөдөлгөөн гэдэг бол дандаа нэг алдаа зарим нэгэн одоо таагүй үйл явдал болсон бол тийг засах сайжруулах иймэрхүү боломж олддог учраас та бол энэ үед зарим нэгэн үгүй байдалд орсон ч гэдэг юм уу, зарим нэгэн одоо засахтай зүйлийг олж мэдэж магадгүй гэж. За тэгээд дээрэс нь 23-нд бол романтик. Ерөнхийдөө бол романтик харилцаануудад маш олон үйл явдал болох юм байна л 23-нд бол та. За нэг айхтар тийм зоримог үйлчлэхээс бол бас романтик буюу ажил төрлийн эсвэл одоо бүтээлч үйл ажиллагаа гэдэг нэг том одоо тийм зоримог үйлчлэхээс боломжлоо гэж. Яг бол энэ сард бол маш олон гаргууд ухарч байгаа тэр дундаа Меркурий буюу буд гараг ухарч байгаа ийм үе байгаамаа. За шин сар бол таны хувьд бас нэлээд одоо ажил төрлийн хувьд сонирхолтой хамтрагч, захиалагч тийм хүмүүсийг одоо олох боломж олгоно гэж. За тэгээд их хэмжээний одоо жишээлбэл их зардал гаргах интерес бол бас боломжлоо. Яг бол Меркурий буюу сугар их буд гараг 8 сарын 11-ний хүртэл ухрах хөдөлгөөнтэй байгаа учраас гэсэн займархуу төлөв байдал байна. За дараагийнх нь бол өхрийн орд. За өхрийн ордны тухайтад бол сугар гараг бол таны мөнгөний салбарт орж иж байна. Мөнгөний салбар буюу одоо 20 дугаар гэх хэсэг шүү дээ. За энэ бол сайн мэдээ. Та бол нэлээ мөнгө төрөг санхүүгийн хувьд нэлээ сайн байна гэсэн үг. За сугар гараг санчир гараг 70 ван хектар гарагтай бол нэлээд тийм таагүй гэх юм уу? Тиймэрхүү бас төвч сайн биш тийм байрлал үүсэх учраас энэ үед бол эрүүл мэндэд анхаараарай гэсэн байна. За Тэнгэрийн ван гараг сугар гарагтай мөн дахиад санхүүгийн гэрт уулзж байгаа юм байна. Дарилдж байгаа юм байна. За тэгэхээр ингээд бэлэг авах юм уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар мөнгө олох иймэрхүү аятаа боломжууд бүрднэ гэсэн байна. За 10-ны үед бол одоо тэргийн сар гарна. Холын аялалд бол маш тустай зуны амралт болж байна. За тэгэхээр тийм болохоор энэ бүхэн аялалч улцалт бол их сайхан үе гэсэн байна. За Меркурий гараг 18-нд урах хөдөлгөөнд орно. За 18 Меркурий энэ үед бол таны гэр бүлийн асуудал бас жоохон зарим нэгэн асуудал үүсч магадгүй жижиг маргаан болох ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдал байх юм бол анхаарал авчаарай гэж байна. Меркурий гараг буюу Меркурийгүй бол гарагч урах хөдөлгөөнд байгаа гэдгийг түрүүн удирдах хэсгээр ярьчихсан байгаа. За дэлгэрээр ажил зохицуулах маргаан мэтгэл сайн байх юм бол тэрийг шийдвэрлэх гэдэг зарим нэг асуудал үүсч магадгүй гэж.
За магадгүй зарим нэгэнд бол 24-нд бас шийсээр гарна энэ үед бол хөдөлгөх хөрөнгө оron сууц авах одоо төсөл хөтөлбөрүүдийг сайжруулах юм боломжтой болно гэж. За амьдралынхаа хэмжээг сайжруулах төсөл байдгийг сайжруулах гэж байгаа бол энэ бас маш сайн үе гэж. За цуугар гарыг хайр дурлалыг гэдэг цуугар гарыг бол таны одоо энд хайр дурлалын асуудал романтик харилцаа энэ бүхэнд цуугар гарыг татай нөлөөлнө гэж. За цуугар гарыг гэдэг бол хайр дурлалыг, романтик харилцааг, үр хөвгтийг тэгээд дээрэс нь бүтээлжүүл ажиллагааг таны дуртай хийж гүйцэтгэдэг тэр ажил бүхнийг илэрхийлдэг учраас энэ бүхэнд бол их сайн цаар байх нэ. За ингээд энэ хүрээд эхрийн ордныхыг хөндөрлж जैन. За дараагийнх нь эхрийн ордон. За эхрийн ордон болвол нийгмийн асуудлыг илүү хөндлөн. Нийгмийн амьдралчин бол нэлийн одоо өвчтөе өрнөн таны одоо нэгдүгээр гэрт таны нэгдүгээр хүртэл уран гараг орж ирж байгаа. Уран гараг гэдэг бол гинтийн өөрчлөлтийн маш том хувьслыг гинтийн сюрпризүүдийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ үед бол таны амьдрал олон сюрприз орж иж магадгүй гэж. За багасд гарагийн ачаар бол та маш их ашиг орлого олох боломжтой гэж байна. За тэгээд илүү одоо орлого бусдыг татах одоо тийм чадвар чи өндөр байна гэж байна. Тэгэхээр ер нь та жоохон хичээчих юм бол маш ихтэй таатай нөхцөл байдал бүрдээд ирнэ гэсэн байна. За 4-нд 7 сарын 4-нд бол цуугар гараг одоо таны бас таны нэгдүгээрт орж иж байгаа юм байна. Цуугар гараг эцэгтэй цуугар гараг гэхээр та бол хайр дурлал өөрийгөө нэгдүгээр гэргэд гэхээр бол таны өөрийн чинь гадаад зүрх тэгээд таны зорилго тийм бүх юм илэрхийлдэг. Цуугар гараг бол хайр дурлал, өөр хөөгд бүтээлч харилцаа, хоббиг илэрхийлдэг. За тийм болохоор энэ бүхэнд бол одоо загвар дизайнаа өөрчлөх энэ төр гэх мэтээр аль эсвэл өөр хөөгд хайр дурлалын асуудалд нэлээд анхаарал тавих энэ төрөмөрхөө боломжууд олно гэж. За Тэнгэрийн ван гараг бол таны найз нөхөд хайр дурлал биш найз нөхөд хүсэл мөрөөдөл тэмүүлэл энэ бүхнийг бол илэрхийлдэг тэр одоо гэрээр чинь дамжиж өнгөрөх юм байна. Тэгэхээр энэ үед найз нөхдөд харилцаа ичвүүчийн шин санаанууд орж ирэн зөй завн бол маш одоо хурц олно. Эрх чөлөө хүсэх тийм эргэлзэлчин бол маш удаан нэмэгдэнэ гэж байна. За тэгээд хин нэгэнтэй одоо жишээлбэл та урд өмнө жоохон харилцаа өссөн байсан бол одоо тэрийг одоо эргэж засах. Ягаад гэвэл Нептун гэдэг гараг бас таны Нептун гараг таны 3 дугаар гэрт орж иж байна. За тэгэхээр энэ бол ретро үйл байгаа. Нептун гараг буюу 70 гараг таны 3 дугаар гэрт орж ийн гэдэг бол харилцаа ойр дотны одоо ах дүүс дээрээс нь хөршийн энэ харилцааг илэрхийлдэг. За өмнө байсан ямар нэгэн алдаад одоо жишээлбэл зарим уучлах ёстой зүйлсэн бол тэрийг ингээд эргэж хараарай гэсэн байна. За тэгээд бод гараг бол та 18-аас ухарна. За энэ үед бол та аялал жуулчлал харилцаа холбоо энэ төр гэдэг одоо аялах жуулчлах явцад бол зарим нэгэн одоо асуудал болгоомжтой хандаарай аялж байгаа бол. За тэгээд дэс нүг хэлээ бас уламжтай илэрхийлээрэ гэсэн байна. За тэгээд 3 дугаар таны 2 дугаар гэрт орж байгаа юу лээ? За бод гараг чинь таны за харилцаа холбооны гэхээр тэр үед бол харилцаа холбоо гэхээр юм л ордоор гэр. За тэгэхээр зөв хэлэл нэлээд болгоомжтой гэсэн байна. Ажлын даалгавар ах эгч нартайгаа уулзах зэрэгт бол одоо нэлээд тийм урдуур гэр ах дүүгийн харилцааг илэрхийлдэг. Энэ бүхэн татай байна гэж байна. За илэрхийлэх тохиолдолтой гэж байна. За цуугар гараг бол таны цуугар гараг хайр дурлал романтик харилцааг илэрхийлдэг. Цуугар гараг таны мөнгөний гэрт орж иж байгаа юм байна. Мөнгө их зарцуулах энэ төр хэрэг гарч магадгүй гэж байна. За тэгээд хитрхи их одоо үрлэн байдлаас зайлсхийгээрэй гэсэн байна. За дараагийн нь бол мэдээч Мэлхий ордон. За Мэлхий ордод бол таны Мэлхий ордод бол энэ одоо 12 ордуудаас хамгийн азтай хамгийн одоо аз одно гих
гаргаа гэж ордоо гэж яриад байгаа л да. Яг гэвэл бархас үед гараг таны гэрт орж иж байгаа. Таны одоо мэлхийн ордонд орж иж байгаа. За хамгийн азтай гэдгийг үнийг хэлж байгаа юм. За ялангуяа 6 сарын 26-наас 7 сарын 3-ны ордод ирсэн мэлхийнүүдэд бол илүү азтай байх нэ гэж яадаг бол бархасуудаар яг энэ одоо градус давцж байгаа юм байна л да. За тэгэхээр энэ бол таны өөртөө итгэлийн нэмэн урам зориг нэмэн за тэгээд хайр дурлал бүх л одоо амьдралын бүх салбаруудад бол аз завшааны хүлээж болох нэ. За тэгээд дээрэс нь дөрөвд бол суугар гараг буюу хайр дурлалыг байдаг. Суугар гараг таны 12 дугаар гэр орж иж байгаа юм байна. За 7 сарын хүртэл. За ингээд 8 сар 8 сард бол одоо 12 дугаар гэрт 8 сард таны 1 дугаар гэрт орж ирэх юм байна л да. За тэгэхээр за дээрэс нь Нептун гараг бол таны 10 дугаар гэр, 10 дугаар гэр гэдэг нь албан тушаал. Зорилго тэмүүлэл, таны ажил энэ бүхнийг илэрхийлдэг. За дээрэс нь санчир гараг бол бас таны 10 дугаар гэрт Сатурн буюу санчир гараг, Нептун буюу далаван гараг энэ гэдэг бол бүгдээрээ энэ сард хорходлоо хийж байгаа. Тэгэхээр дандаа энэ одоо 10 дугаар гэр буюу таны ажил төрөл, бизнес, одоо албан тушаал, нийгмийн статус энэ бүх байдал бол эргэж харах сасад сайжруулах зүйл байна л гэдгийг хэлж байгаа юм. За тэгэхээр энэ үед бол таны уран гарагийн нөлөөгөөр бол уран гараг бас энэ үед суугаар ихтэй нэгдэх юм байна. За энэ үед бол таны уран гэдэг бол бүр гинтийн өөрчлөлт сюрпризүүдийг хэлдэг. Тэгэхээр энэ үед бол таны зөн совин галт ухамсар тэр бүх юм бол одоо ухамсаргүйгээр та ямар нэгэн зүйлийг одоо сонголт хийх чийд юм те. Иймэрхүү мэдрэмжүүдийг мэдрэх өөрийнхөө одоо зөн совинг хурцлах юм үеиг нь л те. За тэгэхээр зарим нэгэн за Нептун болоод Нептун болоо Сатурн далаван санчир гараг гэж орчуулж байгаа те. За энэ бүх гарагууд одоо хорходлоо жаах байгаа учраас ямар нэгэн байдлаар одоо өнгөрсөн үеийн явдлуудад дахиж таньж сэргэж ирж магадгүй тэнтэйгээ бол түүнийгээ одоо эргэж харж зарим нэгэн алдаа байгаа бол тэрийгээ засаж тэгтээ өнгөрсөндөө нэг удаан зурлах хэрэггүй гэсэн нэг иймэрхүү юм хэлж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь энэ үед бол бас шинэ хэл хязгаар тогтоох зарим нэгэн зүйлийг орхих хэл хязгаар тогтоох юм цаг болсон байж магадгүй өнгөрсөнтэйгээ зурлалгүй тийм ээ. За 18-нд бол бод гарыг ухрах хөдөлгөөнд байгаа. За ухрах хөдөлгөөн гэдэг бол таны санхүүгийн асуудлыгаа эргэж хараа. Ухрах хөдөлгөөн гэхээр мөнгө санхүүгийн асуудал өнгөрсөн одоо 3 сараас хойш 4 сараас хойш ямар нэгэн өөрчлөлт юм уу зарим нэгэн алдаа ололт энэ төр байгаа бол тэрийгээ дүүнэж ижлэх болтой цаг үе гэж нь хэрвээ одоо мөнгө санхүүгийн асуудал ямар нэгэн жоохон тийм бэрхшээл тохиож байгаа бол ядаж жоохон ч гэсэн бүсээ чангалаад үзэхэд гэмгүй гэсэн байна. За гэхдээ ер нь бол энэ бархасууд гарагийн нөлөөгөөр танд бол айгүй олон боломжууд гарч ирнэ гэж байгаа шүү дээ. За гэхдээ бол зарим нэг юм хянаж хязгаарлах, зарим нэг хил хязгаараа зөвтгөх хэрэгтэй л гэж байгаа юм. За тэгээд 24-нд бол шин сар гарна. 24 энэ шин сар бол танд бол орлогын бас нэг шинэ хөөсрийг ингэж санал болгож магадгүй гэж байна. За тэгээд энэ бол таны мөнгө санхүүгээ хэрхэн удирдах, хэрхэн зохион байгуулж чадах вэ гэдгээс олон зүйл шалтгаалнаа гэсэн байна. За 30-нд бол суугаа гараг таны жихэн одоо 1-р гэрт орж иж байгаа юм байна. За ер нь бол 12-р гэр хичилсэн шүү дээ. За одоо тэгээд 1-р гэрт орж иж, тэгэхээр танд бол хайр дурлал, үр хүүхэд, хобби энэ бүх асуудлууд чинь улам илүү итгэвчиж та бол одоо хайр дурлалт азтай байна. Үр хүүхдийн төлөө ямар нэгэн асуудал шийдэх ёстой байсан бол тэр бүхэн чинь танд ашигтайгаар шийдэгдэж танд одоо урд өмнө байгаагүй татаа сайхан боломжуудын үе талгууд нэгдэх болно гэсэн байна. За дараагийн гараг, дараагийн орд бол Арслангийн орд шүү. За Арслангийн орд бол сугар гараг таны нийгмийн асуудлыг одоо хөндөж байгаа юм байна. За ер нь сугар гараг гэлтгүй ерөнхийдөө Арслангийн орд бол би гэсэн эгог бол одоо нэлээд хүчтэй харуулдаг юм хүмүүс. За тийм болохоор энэ үед бол
амрах 6 цэнгэл ажил энэ хоёрын тэнцвэрийг олох хэрэгтэй шүү гэсэн байна. За Тэнгэрийн ван гарыг бол 7-ны өдөр танд суугах хэрэгтэй нэгдэх юм байна. Тэгэхээр энэ үед бол одоо таны ойр дотны хүмүүс харилцааны чих хүрээнд бол өвөрмөц тийм сони хүмүүс бас орж иж магадгүй гэж байна. За тэгээ зарим талаар бол одоо хитрхи одоо зарим нэгэн үйл бүтгэж гэдэг юм уу? За үйл бүтгэх гэж хэлэхэд бас аюулгүй юм аа. Тийм танд одоо тийм танил биш зарим нэгэн зүйл рүү уруу татагдахаас болгоомжлоорой гэсэн байна. За тэргэл сарны үед бол та зарим нэг өөрсдөөсөө салах ёстой, дуусгах ёстой харилцааг тусгаад үгүй гэж хэлэх ёстой хүн байгаа бол тэрэндээ үгүй хэлээд хэрвээ танд хорт муу зарчил байгаа бол тэрийг хаях цаг чинь болсон шүү гэсэн байна. За ерөнхийдөө бол бүх одоо таагүй бүхнээсээ цэвэрлэгдэх, салах ийм үе гэж байна. За 18-нд бол бод гараг ухрах хөдөлгөөнд орно. За 18-наас 8 сарын 11-ний хүртэл ухрах хөдөлгөөнд орж байгаа. За энэ үед бол ерөнхийдөө бол та жоохон өөртөө итгэл тэр бүхэндээ бас нэлээд дүгнэлт хийх хэрэгтэй болж магадгүй гэсэн байна. За тэгээд 22-наас эхлээд 7 сарын 29-наас эхлээд бол нар арслангийн ордонд шилжин таны ордод шилжиж байгаа. Тэгэхээр энэ бүхнээс эхлээд таны одоо ордны арслангийн ордны нэрэн ирж байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр таны хувьд бол одоо эрч хүч нэмэгдэнэ. Хүмүүсийг өөртөө татах тийм увдс бол хүчтэй болно гэж байна. За мэдээж шин төрх, шин эхлэл одоо бусдыг өөртөө татах тэр боломжуудыг бол энэ үе улам хүчтэй идэвхжүүлж өгнө гэсэн байна. За энэ сард бол Нептун буюу далайн гараг, Сатурн буюу санчир гараг энэ бол ухрах хөдөлгөөнд байгаа. Тийм болохоор та бүхний тухайтад бол Нептун таны 9-р гэрт байгаа юм байна. За санчир гараг ч гэсэн таны 9-р гэрт байгаа юм байна. За эдгээр бүгдээрээ ухрах хөдөлгөөн хийж байна гэдэг чинь таны одоо аялал, сурах боловсрох, гадаад харилцаа энэ төр гэсэн асуудлуудад бол эргэж харах зүйлүүд байж магадгүй гэж байна. За нэг иймэрхүү. За тэгээд мэдээж 24-нд бол шин сар гарна. За энэ үед бол та дөрөвдүгээр шин эхлэл бүхнийг бол одоо эхлэхэд бол таатай үе гэсэн байна. За харин одоо зарим нэгэн гэрээ хэлцээр энтерт бол жоохон хойш тавьсан дээр шүү гэсэн байна. За дээрээс нь цогоор гараг 30-ны өдөр 30-нд бол юу руу шилжих юм байна. Мэлхийн орд руу шилжиж эхэлж байгаа юм байна. За тэгээд энэ үед бол зарим нэгэн одоо нууцлаг харилцаа гэдэг юм уу? Тиймэрхүү асуудлууд бас илчлэгдэх магадлалтай. Зүрх сэтгэлтэй холбоотой гэдэг юм уу? Хайр дурлалтай холбоотой хин нэгэнтэй одоо бас нэг хоёрын гурвалжинч гэдэг юм уу? Эсвэл тийм мөрсөлдөгчтэй асуудал бас ингэж гарч ирж магадгүй гэсэн байх юм. За дараагийн орд бол мэдээж охины орд. За охины ордны тухайтад бол заангараг гараг гэдэг бол хүчтэй, дайчин, тэмцэгч гад мохоттой ийм гараг таны ордод орж ирж байгаа юм. За тэгэхээр та бол нэлийн зоримог тийм эрч хүчтэй байх юм байна л да энэ сард бол. За томоохон хэмжээний одоо үйл ажиллагааг зохион байгуулагч гэдэг юм уу хин нэгэнтэй хамтарч одоо үйл ажиллагаа одоо ажил хэрэг үйл ажиллагаа хамтарч явуулдаг байсан бол тэр хэн байхаас үл хамааран та бол маш их тийм зоримог байна гэсэн байна. За тэгээд энэ үед нь бол сугар гараг бас хайр дурлалыг хивээдэг сугар гараг
10 дугаар гэрт ч орж ирж байгаа юм байна. За мэдээж 10 дугаар гэр гэдэг бол таны ажил, бизнес, ирээдүйн төлөвлөгөө, нийгмийн статус энэ бүхнийг хөндөж байгаа. За тэгээд дээрэс нь энэ гэрт бас ураан гараг орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ удаан хөдөлгөөнтэй гараг бас ингээд хайр дурлалыг ивэдэг цуургахтай амтыг гэрт орж иж байна гэдэг бол за статус, ажил төрөл, бизнес дарга энтертэй холбоотой маш олон одоо үйл явдлууд өрнөх нэ. За ураан гараг гэдэг бол мэдээж гів гинти. Тэг урчлан таамаглах аргагүй. Сюрприз маягийн үйл явдлагуудыг бэлддэг учраас ийм зүйл бэлэн байгаарай гэж юм. За тэгэхээр дохио сануулгуудыг бас сайн сонсч бай гэж юм. За ямар хуу дохио сануулга юу, зүүд болоод зүүн бэлгийн талаарх ямар хуу идэвхтэй одоо тийм үе байх вэ гэдгийг бол ерөнхий төлөвийн эхний 15 минут дотроос ороо сонсч байгаа. Тэр бол бас бүх нийтэд хамаатай тийм нэг сануулгууд байгаа юм. За тэргэл саран 10-нд гарна. За энэ үед бол хайр дурлал, романтик харилцаа, одоо сэтгэл ханамж, хобби, аялал энэ бүхэнд бол маш таатай байна. За энэ бүхэн бол одоо бүхлөтөө одоо салют бодож байгаа юм шиг л одоо тийм маш одоо өрнөх юм байна л та. Одоо хайр дурлал, одоо аялал, хобби, зугаалга, таны одоо эсвэл үр хөвгт, аль эсвэл одоо таны ач зээ энтертэй холбоотой юм сонирхолтой үйл явдлууд бол энэ үед гарч ирнэ гэсэн байна. За таны удирдахч гараг бууд гарыг бол одоо энэ 18-наас эхлээд ухарч эхэлнэ. За тэгэхээр бууд гарыг ухарахаар таны 12 дугаарт хүрч байгаа. За ерөнхийдөө бол энэ үед та жоохон бусдаас тусгаарлаад өөрийгөө ингээд хайх, олдох, бясалгах гэдэг ч юм уу те. Эсвэл алсын айлын энэ ганцаараа явах тийм хүсэл төрдөг ч юм уу. Эсвэл нэг газар очиж одоо тийм сүмхээд бясалгалын газар очиж удаан хугацаагаар одоо өөрийнхөө дотоод дээр тавилыг хийж гэдэг юм уу. Нэг иймэрхүү үе бол ирж байгаа юм. Ягаад бол бууд гарагийн ухрах хөдөлгөөн гэдэг бол бууд гараг бол таны удирдагч гараг. Тийм учраас тэгээд дээрээс нь 12 дугаар гэр гэдэг бол өөрийгөө олох. За эсвэл бүр хуучин руу одоо бүр гэр бүлийн түүхийнхаа сөхөх. Эсвэл түүх археолог одоо тэр салбарууд анхаарах энэ гэсэн иймэрхүү юмыг илэрхийлдэг юм л та. За тэгэхээр яг энэ үед бол бас тийм айтаа боломжууд гарч магадгүй юм гэсэн байна. За 22-нд бол нар арслангийн ордонд шилжих энэ үед бол мэдээж та аялал зурчил, романтик аялал, аль эсвэл одоо зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийн асуудалд анхаарах, амралт сувилт явах энэ гэсэн иймэрхүү асуудлууд tad анхаарал эхлэх юм байна. Ер нь бол зуны 7 сар гэдэг бол монголчуудын хувьд бол ялангуяа дэлхийн хойд одоо бөмбөрсөд байдаг хүмүүсийн хувьд бол одоо борхон энэ зуныг үздэг учраас энэ үйл бол аялал зурчил өөртөө анхаарах энтерт сайн жилээ гэж үзтiim. За. За дараагийн гараг биш дараагийн орд бол жинлүүрийн орд. За жинлүүрийн ордны тухайтад бол за жинлүүрийн орд таны удирдагч гараг сугар гарагийн нөлөөгөөр бол та энэ сард нэлээд тийм эерэг гэрэл гэгээтэй байх нэ. За ер нь бол аялал, холын аялал, харилцаа, алс, холын гадаад орон харилцаа энэ бүхэнд бол нэлээд ивэлтэй гэсэн байна. За тэгэхээр мэдээ зуны амралт ахиж байгаа болохоор алс холын аялал байх нь бас илүү танд олон сайхан боломжийг авчрах магадлалтай юм байна. За Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр за энэ бол бас таны тэр Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр ер нь бол бас таны 9 дугаар гэртөө байж байгаа юм байна. Тэнгэрийн ван сугар гараг аль аль нь 9 дугаар гэр. Тэгэхээр энэ 9 дугаар гэр гэдэг бол аяллыг харуулж байгаа. Дээрээс нь мэдлэг, боловсрол, өөрийгөө сургах, эсвэл багш энэ юм үйл явдлуудыг
илэрхийлдэг л дээ. За тэгэхээр ер нь аялал илүү одоо танд ойроо хаа гэж байна. За тэгээд тэргэл саран гарах үед бол та урд нь одоо өмнө байгаа ажил төслүүдээ бол дуусгаад өөрийгөө чөлөөлж исэн дээр шүү гэсэн байна. За ер нь ураан гараг гэдэг бол мэдээж гинтийн үйл явдлуудыг илэрхийлдэг, гинтийн сюрпризүүдийг илэрхийлдэг. Тэгэхээр 9-р гэр гэхээр гадаад аялал, гадаад харилцаа, гадаад төшөөд за тэгээд бас холыг аялал таны өөрөө чинь сурах боловсрох юм салбаруудыг илэрхийлдэг болохоор энэ салбаруудад бол маш олон үйл явдлууд болж магадгүй гэж. За тэгэхээр энэ сард бол Санчир гараг, Далайван гараг, Меркури буюу бууд гараг ингээ 3 гараг ухрах хөдөлгөөн хийж байгаа. За ялангуяа бууд гараг бол 18-нд ухрах хөдөлгөөн хийнэ. За тэгэхээр энэ нь таны 11-р гэрт болж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ бол найз нөхдөд харилцаа. Тэгэхээр та магадгүй нийгмийн болон найз нөхдийн нийгмийн хүрээлэл болон найз нөхдийн харилцаанд зарим нэгэн үйл ойлголцол энэ төр бас бууд гарагийн ухрах хөдөлгөөний үед бас тийм юм бол одоо гарч болзошгүй гэж байна. За тэгэхээр энэ үед бол үг хэлээ бас боломжлох зарим нэгэн үйл ойлголцол харилцааны үйл ойлголцол байсан бол энэ бүхэнд бас анхаарлаа хандуулаарай гэсэн байна. За 22-оос хойш бол нар арслангийн ордонд шилжихийн үед бол танд бас таны ордны хувьд бол нэлээд одоо тийм таатай одоо тийм концерт үдшилтэйгч гэдэг юм уу те нэг иймэрхүү зүйл энтерт илүү одоо өөрийгөө чөлөөлж тийм зүйл цаг энэ зав гаргавал одоо сэтгэл санааны хувьд маш сайн байх болно гэсэн байна. За мэдээж найз нөхдөдтэйгөө өнгөрүүлэх аль болохоор иймэрхүү үед сайн гэсэн байна. За тэгээд дээрэс нь таны удирдагч гараг сугар гараг бол таны карьерт бас энэ сард нэлээд сайн нөлөөлнө. Тэгэхээр та бол энэ үед сугар гарагийн нөлөөгөөр өөрийн удирдагч гарагийнхаа нөлөөгөөр өөрийгөө одоо хэн болохоо харуулах дараа одоо удирдлагуудаа өөрийнхөө одоо хийсэн ажлаа гэдэг юм уу хийх төслөө гэдэг юм уу одоо танилцуулахад танд урамшуулал магадгүй одоо тушаал дэвшигч гэдэг юм уу цалин орлогыг нэмэх юм боломж гавьяаг чинь үнэлэх ийм боломж алдаж магадгүй гэсэн байх юм. За иймэрхүү. За энэ хүрээд Чинлүүрийн ордныхных өндөрлөе. За дараагийн орд бол Хилэнцгийн орд. За Хилэнцгийн ордны тухайтад бол за мөн аял болоод карьер албан тушаалын салбарт бол нэлээд өсөх боломж олдно гэж байна. За мэдээж бархас бод гараг бол энэ нөлөөгөөр нэлээд одоо урт удаан хугацаанд бас тийм аялах боломж олдож магадгүй гэсэн бэ. За бархас бод гараг бол одоо таны 5 дугаар гэр их хариуцж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол таны 5 дугаар гэр гэхээр мэдээж хобби, хайр дурлал, романтик харилцаа. За тэгээд таны одоо хүүхэд энэ бүх хүүхэдтэй холбоотой асуудал их хөнддөг. За тэгэхээр энэ бүхэнд бол энэ үед бол нэлээд удаан хугацаанд аялах боломж гаргана гэсэн байгаа болохоор бас энэ үед таны санхүүгийн салбарт ч юм бол сугар гарагийн нөлөөгөөр мөнгөний тогтвортой их өрсөр тийм орсголууд орж ирж үнийг баталгаажуулах боломж олдно гэж энэ нь бол таны мэдээж авт хугацааны хугацаанд одоо их тийм сэтгэл санааны хувьд тайван байх сэтгэл хангалуун байх тийм ээ юм боломж болно. За гэхдээ та одоо хэтэрхий бас их үрлэгэн байж хэрэггүй шүү гэсэн байна. За Тэнгэрийн ван гараг тийм ээ ураа. За таны 8 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол зарим нэгэн харилцаа. За энэ дундаа 8 дугаар гэр бол жоох нууцлаг тийм харилцаа тэрийг хэлдэг. За дээрээс нь бол 8 дугаар гэрт бол бас хамтын гэр бүлийн чинь болон хамтрагчийн чинь мөнгө санхүү энтертэй холбоотой байдаг.
Тийм болохоор энд бол бас зарим нэгэн өөрчлөлтүүд гарна. Магадгүй зарим нэгэн одоо энэ хэрвээ одоо тийм нууцлаг харилцаа мөрөлцөө энтрийг илэрхийлж байгаа айл эсвэл одоо түшийн харилцаа энтрийг илэрхийлж байгаа бол магадгүй зарим нэгэн тийм чөрөнгө мөнгө санхүүгээс болоод тэр түшлийн харилцаагаа зогсоох таслах ч гэдэг юм уу те. Дахиад тийм яг тийм танд одоо татай боломжийг олгох тийм хүмүүстэй дахиж холбогдох ч гэдэг юм уу нэг иймэрхүү боломжууд гарч ирж магадгүй гэсэн байна. За 10 дулаах тэргэл сар гарна. За тэгэхээр зарим нэг тодорхойгүй асуудлууд бол нааштай одоо болж ирнэ. Тодорхойгүй байсан асуудлууд одоо шийдэгдэж ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ үед бол бас л нөгөө одоо харилцааны асуудал дээр хэн үлдэж хэн явах вэ гэдгийг шийднэ гэхийг бодоход энэ бол одоо мөнгө санхүү хамтын өмчлөлтэй холбоотой байж магадгүй юм байна. За нар Арслангийн арданд шилжих үед бол таны одоо манлайлах байр суурь чинь идэвхжиж эхэлнэ гэж байна. Хамт олондоо хамт ажиллахсадаа хөрвүүлэхэр дуурай болдог ч юм уу тийм ээ. Албан тушаал агтдаг ч юм уу нэг иймэрхүү боломж болтноо гэж. За сугар гарагийн нөлөөгөөр бол бас энэ үед таны сугар гарыг бол таны тав үлээ нэгдүгээр гэрт хайр дурлал бас хатан харилцаа энтерт хамаатай учраас энэ үед бас балсаар тэмдэглэгч гэдэг юм уу эсвэл жинхэнэ хайр дурлалтайгаа эцсийн мөчид удаан хугацаанд хол байсан ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс эргэж уулзаж хамт өгүүлэх боломж олдох нэ. За нөхрөөд хилэнцээ ордныхныг өндөрлөж байна. За дараагийнх нь бол битээж номын орд. За номын ордны тухайтад бол энэ сар хайр дурлал, аялалд хайр дурлалт их сайн таатай үе гэж. За аялал зугаалах ихэд жоохон асуудал үүсэж магадгүй гэж байна. За ерөнхийдөө сар одоо гараад эхлээд тэгээд ингээд үргэлжлэх тусам танд одоо мөнгө санхүүгийн боломжууд нэлээн одоо их усвар нэлээн тодорхой болж ирнэ. Тэгээд хамтын хөрөнгө, хамтын өмчтөр байгаа их одоо асуудал хөндөгдөж байгаа бол энэ сар танд энэ салбарт илүү азтай байх болно. Хөрөнгө оруулалт бол өсөх боломжтой гэж. За сугар гараг бол танд хайр дурлалын тал дээр аз завшаа авчирна гэж байна. 7 дугаар гэрт байгаа учраас таны хайр дурлал, гэр бүл, нийгмийн харилцаа энтрийг илэрхийлж байгаа 7 дугаар гэрт тань байгаа учраас аз жаргал авчирна гэсэн байна. За хэрвээ та мэдээж одоогоор хайр дурлалыг хайж байгаа бол энэ үед бол их таатай үе шүү. Та би энэ бүхэнд бэлэн байна гэж хэлэх хэрэгтэй гэж байна. За Тэнгэрийн мангараг сугар гарагтай бас 7 сарын 7-нд нэгдэх юм байна л да. За энэ үед бол таны сонирхлыг татсан шинэ хүмүүс магадгүй бүр тийм ёр бусын тийм хамтрагч энтер орж ирж магадгүй гэсэн байна. За тэгэхээр эндээс эхлээд таны сонирхол бол нэлээн одоо тэр харилцаа холбоо хамтын ажиллагааны талаар бодож нэлээн одоо тэр зүг рүү анхаарлаа хандуулж эхэлнэ гэсэн байна. За 10-нд бол тэрхэл саран гарна. За энэ үед бол та өөрийгөө халамжлах, өөрийгөө асрах, эрч хүчээс сэргээх, тэнцвэрт байдлаа хадгалахын төлөө нэлээн анхаарах хэрэгтэй гэж байна. За Пуд гараг бол 18 дахь хотлоонд орно. За тэгэхээр энэ подкастын ихэнд хэлсэн ямар гаригууд энэ цард ухарч байгаа вэ гэдгийг хэлсэн. За тэгэхээр энд бол Нептун буюу Балаван гараг, Сатурн буюу Санчин гаригууд ухарч байгаа. Дээрээс нь Пуд гараг бас ухрахад орж байгаа. За тэгэхээр энэ үед бол аялал эндээс бас жоох асуудал үүсэж магадгүй гэсэн байна. Боломжтой бас төвчээртэй хандаарай гэсэн байна. За хэрвээ одоо магадгүй энэ ер нь бол энэ бас Пуд гарагийн ухрах хөдөлгөөний үед бол зарим нэгэн аялалд жоохон саад гардаг. Жишээлбэл нислэг хойчлогддог ч юм уу, эсвэл паспортаа мартдаг ч юм уу нэг иймэрхүү
Эсвэл цагаас хоцордог ч юм уу нэг иймэрхүү асуудал бас үсээд байх талтай байдаг. Энэ бүхэнд бол та бас боломжтой ихнээс бодолтой хандаарай гэсэн байна шүү. За сугар гараг 20-ны үед 30-ны үед бол дэлхийн ордонд орох үед бол за мөнгө адал явдал энтертэй холбоотой хайртай хүн одоо хайр дурлалын хэрвээ одоо асуудал харилцаад орсон хүмүүс байгаа бол энэ үед бас нэлээд олон сайхан адал явдал тохионд харин мөнгө төгрөг нэлээд их шаардаж магадгүй гэсэн байна. За дараагийн орд бол Матрын орд. За энэ сард бол харилцаа холбоо харилцаа холбооны салбарт нэлээд сорилт ихтэй байх боловч нэлээд өгөөчтэй гинэ. За мэдээж энэ бол бархасгар гэдэг нөлөөгөөр нэлээд одоо тийм хөдөлгөөнтэй олон үйл явдал олон одоо тийм сайхан бөгөөд бас зарим тийм сонирхолтой үйл явдлууд өрнөж тэрэн дундаас одоо тийм нэлээд идэвхтэй тийм түншлэлүүдийг бий болгох боломжтой гэсэн байна. За хамтын ажиллагаа 4-ний өдөр сугар гарагийн нөлөөгөөр хамтын ажиллагаандаа хамт ажил хэсэгтэйгээ харилцаа нэлээд сайжирч ерөнхийдөө одоо үйл ажиллагаа нэлээд идэвхжиж ирнэ гинэ. За тэгээд Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр ураан гарагийн нөлөөгөөр бол энэ ураан гараг бол таны 6 дугаар гэрт орж иж байгаа юм. За ураан гараг таны 6 дугаар гэр. Нэвтүү буюу Далайван гараг бол таны 10 дугаар гэр. Сатурн буюу Санчир гараг бол за тэрийг дараа нь хэлье. Явж байгаа хэлье. За ингээд энэ бүх гаргуудын нөлөөгөөр бол таны одоо ажил төрлийн чинь салбарыг нэлээд одоо идэвхжүүлж өгж байгаа учраас энэ үед багаар ажиллах чадвар чинь хэр сайн байх вэ гэдгээс ахиа олон зүйл шалтгаална гэнэ л дээ. За магадгүй энэ үед бол одоо хинтээ яаж харилцах, ямар одоо хязгаарыг тогтоох энэ гэдэг чинь бол таны ур чадвараас шалтгаална. Энд бол бас сорилт байна, мэдээж дэвшил байна гэж ингэж хэлж байна. За тэргэл сар бол 10-ны үед тэргэл сар гарна. Энэ үед бол харилцаа холбооны салбарт юун дээр анхаарах вэ? Хаана одоо алдаа гарч ханыг засах вэ гэдгийг хэлж өгөн. За мэдээж энэ үед бол Далайван гараг ухарч байгаа, Санчир гараг ухарч байгаа. Тэгээд дээрэс нь Меркури буюу бод гараг ухарч байгаа. За энэ 3 гарагуудын ухарч байгаа хөдөлгөөн гэдэг бол та бүхний тус тусын одоо оноож байгаа тэр нийгмийн одоо амьдралын чинь салбар тус болгон дандаа зарим нэгэн асуудлуудыг шийдэх, засах, эргэж харах, сайжруулах, эсвэл бүр бүсэн дуусгахын тохиолдлыг өгч байна л гэсэн үг. За тэгэхээр ер нь гар ихсийн зүгээс ер нь юу гэж хэлж байгаа гэхээр 7 сарын эхний 14 хоног бол эхний хагас бол ерөнхийдөө их тайван тогтвол сайхан үе байгаа. За энэ үед бол юунд анхаарах вэ энэ гэдгийг бол ерөнхий төлөв дээр танилцуулсан учраас энэ үгийг дахиж энэ дээр болъё. За 13-нд бол Санчир гараг ухрах хөдөлгөөн өргөлжлүүлнэ. За тэгэхээр энэ үед бол танд зарим нэгэн зүйлийг хянах гэдэг төрөв хэлчихсэн. Харилцаа холбооны салбарт хэл хязгаарыг бас бэхжүүлэх юм уу альсвал одоо тогтоох хэрэгтэй гэж хэлчихсэн. За энэ үед бас өөр нэгэн хэн төстэй асуудал бол өөрийн чинь хөрөнгө оруулах цаг орон сууц гэдэг юм уу одоо үйл хөдлөх хөрөнгө оруулах нөхцөлийг сайжруулах энэ ийм асуулт тавигдаж ийж бодгоо. Гэхдээ мэдээж гариг ирэхсүүд ухарч байгаа үед бол мэдээж зарим нэгэн зүйлийг сайжруулахад маш сайн. Харин шууд хөрөнгө оруулах уу гэдэг дээр бол бас бодох хэрэгтэй байдаг. За ялангуяа тэр мөнгө санхүүтэй холбоотой. За тэр нь тэгээд одоо ухрах хөдөлгөөний гариг ирэхстэй холбоотой байх юм бол ер нь жоохон эргцүүлж бодож тохируулгыг бол яаж хийх вэ гэдгийг өөрөө бодох хэрэгтэй маа. За мэдээж Меркури буюу бод гараг 17 оноос 8 сарын 11-ний хүртэл бол ухрах хөдөлгөөнд орж байгаа.
За энэ үед бол бас мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдэх, эргэж харах, засах, сайжруулах энэ төр асуудал хөндөгдөж магадгүй гэж байна. За мэдээж үзэл бодлын хувьд зарим нэгэн гэр бүлийн ч гэдэг юм уу ажил төрлийн хүрээнд ямар нэгэн зөрчилж гэдэг юм уу тийм маргаатай ч гэдэг юм уу тийм асуудал байгаа болвол бас нэлээд одоо бас сорилтуулж магадгүй. Гэхдээ л энэ бол 22-оос хойш бол энэ асуудлуудыг шийдэхэд таатай болоод ирнэ гэсэн байна. За тэгээд 24-оос хойш бол шинэ орлогын их өсөр нэмэгдэх юм уу? Аль эсвэл одоо бас мөнгө санхүүгийн талаас шинэ төлөв, шинэ стратегийг одоо бодож олж бүтээхэд сайн байх нэ. За тэр өдөр бол мөн урд өмнө одоо ямар нэгэн хамтрагчд бизнесийн түншүүдтэйг одоо юм харилцаа холбоо гэрээ хэлцээр хийж исэн бол одоо энэ бүхэн 30-ны үед бол илүү таатай. Сугар гарыг бол хайр дурлал, романтик харилцаа, хүүхдийг илэрхийлдэг. Дээрээс нь бас мөнгө санхүүгийн зарим нэгэн асуудлыг бол бас илэрхийлээд идэг. За тэгэхээр энэ үед бас романтик хайр дурлалын асуудал бол бас энд хөндөгдөж магадгүй. Тэгэхээр та бүхэн энэ үед бол романтик харилцааг хаашаа ямар тал руу шийдэх вэ гэдгийг танаас хамаарна гэсэн байна. За дараагийнх нь бол хумхын орд. За ажил төрөл бизнес карьерийн салбарт бол бархас үд гарагийн нөлөөгөөр бол та зарим нэгэн одоо тодорхойгүй байсан асуудлыг шийдэх ерөнхийдөө одоо удирдлагыг гартаа авах шаардлагатай гэх юм бол одоо албан тушаал дээшлүүлэгч гэдэг юм уу аль эсвэл одоо тэр удирдал одоо тийм шийдэггүй байгаа зарим нэгэн асуудлыг өргөжлүүлэх энэ төр та нэлээ одоо атай боломжуудыг энэ үед олж харах болно гинэ. За дээрээс нь сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалыг ирээд юу гэдэг сугар гарагийн нөлөөгөөр бол танд хайр дурлалын сэтгэл санаа өдрөг байх сэтгэл сэрэг их зүрх сэтгэлийн асуудал энтерт бол бас нэлээд тийм асуудлууд нэлээд одоо хүчтэй хөндөгдөж ирнэ. За мэдээж энэ үед бол бас сорилтч байна. Дээрээс нь одоо таныг сэргэх ийм үйл явдлууд ч зөвлөө болно гэж энэ сорилт болоод бэрхшээл. Гэхдээ танд дараа нь одоо атай татаагаар шийдэх боломжууд гарна л гэсэн үг. За найз нөхөд магадгүй энэ бол одоо найз нөхдийн хүрээ хамтрагч ийм хүмүүсийн дундаас бол танд бас таны сэтгэлийг татсан ийм хүмүүс байгааг олж мэддэг ч юм уу. Эсвэл гинтхэн танд одоо нууц тийм шүтэн бишрэгч байгааг олж мэддэг ч юм уу. Нэг ямархүү үйл явдал гарч магадгүй гэж байна. За тэргэл саран 10-нд гарна. За энэ үед бол таны одоо алжаалтайлах өөрийнхөө одоо амарч соёлох өөрийгөө ингээд одоо анхаарах цаг ирсэн гэдгийг сануулна гинэ. За тэгэхээр бол болж өгвөл одоо дотгошоноо өөртөө хандаад бясалгал хийх гэдэг юм уу? Ер нь бол өөртөө анхаараарай л гэсэн байна. За ер нь энэ сард бол олон гарагууд ухрах хөдөлгөөнд орж байгаа. За 18-нд бод гараг. За 4-нд Нептун буюу Далаван гараг, 13-нд Сатурн гэсэн гарагууд, Сатурн буюу Санчир гарагууд ухарч байгаа. За энэ бүх ухарч байгаа үйл явдлын нөлөөгөөр зарим нэгэн үйл явдлуудыг дандаа засах сайжруулах, эргэж харах өнгөрснөөс улбаатай зарим нэгэн алтаануудыг олж харах иймэрхүү үйл явдлууд өрнөдгөө. За тэгэхээр 18-ны бод гарагийн ухрах хөдөлгөөн бол 8 сарын 11-ний хүртэл үргэлжилж байгаа. Энэ үед таны харилцаа холбооны асуудал дээр зарим нэгэн хүндрэл үүссэн бол тэрийгэ засах сайжруулах энэ төр үйл ойлголцол гарсан бол тэрийгэ одоо үйл ойлголцлыг одоо яана гэх вэ? Тодорхой болгоно гэх юм уу? Юунаас болж одоо энэ үйл ойлголцол үүсээд байна? Энийг зайлс хийж болох уугүй юу? Хэрвээ засч болохоор бол яаж засах вэ гэдгийг ухрах хөдөлгөөний үеэр бол шийдэх нэ. За дээрэс нь нар
22-нд бол арслангийн ордонд шилжинэ. За мэдээж таны ажил төрөл болоод хайр дурлал бизнесийн салбарт аль алинд нь ч байж магадгүй, гэхдээ ерөнхийдөө нь өрсөлдөгчүүд гарч ирж магадгүй гэсэн байна. За энэ бол магадгүй таныг одоо тийм илүү урагшлуулах, та өөрийнхөө хувийн харилцаа, тэр хайр дурлал гэдэг юм уу, эсвэл нийгмийн гэдэг юм уу, тэр харилцаанда магадгүй одоо сэтгэл татаад байгаа ихэд тэр нэгэн хүнтэй ч холбоотой дахиад хажуугаар өөр нэгэн өрсөлдөгч гарч ирж байгаа бол та өөрөө илүү одоо идэвхтэй байх тийм түлхцээ энэ үе өгөх юм байна л да. За тэгээд 24-нд бол бас таны амьдрал бас шинэ хүн орж ирж магадгүй. Энэ нь бол таны одоо ирээдүйн бизнес болоод ажил төрлийн харилцаанд чинь чухал үүрэг гүйцэтгэх тийм хүн байж магадгүй гэсэн байна. За 30-наас хойш цугар гараг таны одоо ажил төрлийн харилцаан дээр илүү анхаараарай гэсэн тохиог өгөх юм байна. Асуудалд бол нэлээд тэмчин сэтгэлээсээ ханддаг. Тийм одоо тэр таны тэр сайхан сэтгэлээр ханддаг энэ бүх одоо чадвар чинь илүү энэ үед ачаалуудтай гэдгийг ойлгож энэ хандлагаа одоо хэвээрүүлдэг хэмцүүтэй гэсэн тийм сануулга тохиог өгнэ. За энэ хүрээд хумхын ордны ерхий төлөв өндөрлөж байна. За тэгээд дараа хамгийн сүүлчийн загсны ордныхыг танилцуулъя. За дархны ордны хувьд бол хайр дурлалын хувьд их сайхан сараа гэсэн байна. За бархас удгаргийн нөлөөр романтик харилцаа, хайр дурлал, хүсэл тэмүүлэл, өөдрөг тэмүүлэл энэ бүхэн бол маш сайн таатай нөлөөлнө. Харилцаа холбоо бэхжнэ гэсэн байна. За сугар гараг энэ нөлөөгөөр бол та одоо гэр орон өөр хүүхэдтэй бас нэлээд анхаарах тэмдээс улаадж байгаа бол сайн сайхан бүхнийг мэдрэх боломжтой. Тийм үе гэсэн байна. За Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөнд орсон байгаа. Тэнгэрийн ван Тэнгэрийн ван чинь ураан гараг. За Тэнгэрийн ван гараг сугар гарагтай нэгдэж байгаа. Сугар гарагтай нэгдэж байгаа. За энэ үед бол сугар гараг бол таны 4-р гэрт байгаа учраас таны гэр орон, өргөд, ээжийн гэр орон, үйл хөдлөх хөрөнгө таныг ерөнхийдөө гэрээ чи илэрхийлдэг. Тэгэхээр энэ бүх салбарт бол таатай амарч алжаал тайлах сайхан одоо ийм үед ирнэ гэсэн байна. За энэ нөлөөгөөр бол энэ 4-р гэр буюу гэр бүлтэй холбоотой бүх асуудлууд сайн сайхан байх нэ. За хамаатан ах дүүс ээж бас бүх хүмүүстэй цуглах амарх зугаалах сайн үе гэсэн байна. За магадгүй зарим нэг нь одоо усан бассейн ч гэх юм уу, үдшилтгч гэдэг юм уу. Одоо хөдөө явж амарх зугаалах энэ үйл явдлуудад маш тийм сэтгэл хандлагатай сайхан байх нэ. За энэ бүхэн бол 11 хүртэлх үйл явдлыг хийж байгаа. 10-нд бол бүтэн сар гарч байгаа. За энэ бүхэн нэг л таны 4-р гэрт чухал үйл явдлууд болно гэсэн үг. Тэгэхээр өөрийн чинь гэр орон. За 18-нд бод гараг ухрах хөдөлгөөнд орж байгаа. 8 сарын 11-ний хүртэл ухрах хөдөлгөөнд орж байгаа. За ер нь бол энэ 7-р сар олон гараг ухарч байгаа гэдгийг энэ одоо танилцуулга ихэнд хэлсэн тэрийг бас нэг эргээд харчих зүйтэй. Энд үед бол Нептун буюу далайн гараг дөрөвнөөс эхэлж ухарж байна. Санчир буюу Сатурн гараг 13-наас эхэлж ухарж байна. За энэ олон гарагууд ухрах хөдөлгөөн байна гэдэг бол тухайн таны одоо сар хаана байрлаж байна, тухайн гарагууд таны аль гэрт чи байрлаж байна гэдгээс шалтгаалаад тухайн одоо гэрүүдийн үйл ажиллагаа идэвхжиж засах, сайжруулах, алдаагаа засах, эргэж төлөвлөгөөгөө эргэж нэгтлэж харах юм боломжуудыг олгодгоо. Тийм болохоор за эдгээр гарагуудын одоо бод болоод санчир гарагуудын нөлөөгөөр ажил дээр бол ажил төрлийн асуудалтай зарим нэгэн зөрчил
тэмцэл үүсэж магадгүй гэсэн байна. За хурах хөдөлгөөн бол дандаа зөрчил тэмцэл алдаа оноо янз бүрийн одоо үйл ойлголцлуудыг ил гаргаж ирдэг. Тийм болохоор энэ үед бол та энэ асуудлуудыг шийдэх үе 7 сард нэлээд байх нэ. Ер нь 2 дугаар хагасаас хойш үл нэмлүүд бол ил итгэчих байх. Тэгэхээр та бол энэ зөрчил тэмцлийн дундаас та хамгийн өөртөө зөв гэсэн сонголтуудыг хийх зүйн сонгоо сонсорой гэсэн байна. За Арслангийн орд нар 22-оос хойш нар Арслангийн ордонд шилждэг. Энэ үед бол хамтран ажиллагсад аж төрлийн харилцаандаа зөв одоо илдэг харилцаа бий болох хаятай татах боломжийг олоход одоо туслана гэж. За шинэ ажилд орох ч гэдэг юм уу эсвэл албан тушаал ахих арай өөр одоо илүү хаятай боломж энэ танд одоо гарч ирэх юм бол 24-ноос хойш бол одоо энэ бүх салбарт өрөвдөл гаргах өөр шинэ ажлаа солиход одоо тийм хүсэл байгаа бол энэ бүхнийг хийхэд 24-ноос хойш хийхэд бас зүгээр гэсэн байна. Гэхдээ миний одоо ажиглаж олон жилийн туршид ажигласнаар бол ухрах хөдөлгөөний үед хийсэн ямар нэгэн одоо сонголтууд дандаа их богиностой байгаадах шиг байдгийг. Гэхдээ энэ бол бас хүн болгонд тийм биш. Зарим нэгэн хүнд бол ухрах хөдөлгөөний үед хийсэн ч гэсэн энэ тийм нөлөөлдөггүй. Тэр нь ямар учиртай байдаг вэ гэхээр таны төрсөн одоо өдрийн зураг буюу астрологийн натал чарт гэж хэлээд байдаг да. Төрсөн өдрийн төрөг, зурсан зураг гэдээ манай монголчууд хэлдэг. Тэр л юм шиг байна. За тэгээ та төрсөн өдөр сар төрсөн сар, төрсөн өдөр, төрсөн цагаа оруулж агаад ингээд астрологийнхоо зургийг гаргадаг штэ. За яг тэр үед чинь таны тэр олон одоо 12 ордуудын тойрог зураасан дээр ямар гаригууд хэдэн хитэх ордод чи хэдэх гэрт чинь байрлаж байна. Тэр нь тэгээд ухрах хөдөлгөөнд байсан байна уу? Таны төрх үед урагшлах хөдөлгөөнд байсан байна уу гэдгийг хараад бас ингээд тодорхойлчих бас юм айтай боломж байдаг. Энэ тухай би бас өмнөх хэсгээр ч гэсэн ярьсан. За тэгээд хэрвээ бүхэн сонирхолтой байвал та бүхэн подкастын манд орох комент бичээрэй. Аль нь таарч байна, аль нь таарахгүй байна гэд. За ингээд 7 сарын ерөнхий төлөв байдлыг хүрээд өндөрлөе. Дараа уулзъя. Баяртай. Subscribe хийгээрэй. Комент бичээрэй.